Одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм донтож байгаа хүмүүс шүү дээ. За тийм байна. Гэхдээ энийг нэвтрүүлгийг харахаар миний дургу хүрээд байх юм. Улс төр шинэ манлайлагч юу? Тий. Тий. Яагаад тэгэхээр уг нь одоо тэр миний таньдаг дүү өнтөрлөх хөдөлтгөлдөө манай элбэгээ ерөнхийлөгч энтрийг санаачилсан нэвтрүүлэг гэж би сонсч ирсэн. Хэрвээ үнэн бол харамсалтай байна. Тэр залуучууд зүгээр бульдозер энтер барьж сургалдээ. Тэр залуучууд юу хийгэлдээ. Одоо нийгэмд хэрэгтэй юм хийгэлдээ эдэр нэг л том онулчд те нөгөө дараачийн тэгэл эдэр нөгөө нэг мундаг үзээхээ мундаг том хурлуудад ирээл өөрсдийн онолыг яриад ингэж худлаа байж яах юм бэ? Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам энүүгээрээсээ болж алдсан шүү дээ. Баахан даргын портфель барьдаг, дараа нь нөгөө курс одоо юм нэгдэг, дараа нь баахан гэр хорооллын барилгачдтаар харамсалтай нь байхгүй болдог. Ийм залуучуудыг гаргаж яах гээд байгаа юм. Арчилсан нам энэ дэр бол яг буруу үе залуусыг гаргасан шүү. Үе залуусыг те энэ залуус чинь дуурлаг, аалдаг, тийм үү, ажил хийж үзэг. Ядахна за би аймаг удирдаг гэж үстэй тэр аймагаар тоглуулад явах уу? Айл удирдаг ээ. Тийм бидтэй ер нь дөнгөж 20 хэдтэй носон жулдраанууд аюулгүй том улс төрөөр энэ төр ярих энэ тэднийг бид нар үзсэн болох энэ төр энэ биш шүү дээ. Мангартуулаад байгаа. Улмал мангартуулаад улс төр гэдэг ерөөсөө хүнээс тусгай юм байдаг. Улс төрд хүн боловсрогдох ёстой мэт те. Үгүй шүү дээ энэ чинь харин ч улс төр хүнийхэн зиндаанд боловсрох ёстой байна.